дараагийн бичлэг эхэлжээ. За, өнөөдрийн бичлэг маань юу вэ гэхээр миний Daiso-гоос авсан юмнуудыг бүгдээ сонирхцгоё. Гэртээ нүүж ирээд нэг гэртээ Daiso-гоос юмнууд авах гэсэн. Сая өчигдөр уржиг дээр Daiso-гоос амар их юм авсан. Тэгээд тэднийгээ та нартай танилцуулъя. За тэгээд бүгдээ эхэлцгээе. Миний Daiso-гоос авсан юмнууд ингээд 2 утаагаа энийгээ бүгдээрээ гаргаад юу авсны маань харцгаая. Daiso бол миний хамгийн аврах дуртай дэлгүүр. Daiso-гийн юмнууд бол ер нь 1000-аас биш 500-аас ахуулаад яг 5000 хооронд байдаг. Тэгээд хямдхан болохоор гэж авахаар амар их юм авчаар ер нь бол амар үнэтэй болдог. Тэгээд нийт би энэ авсан толоо маань гэх юм бол хэдээр нийт авлаа. Яг 130,000 воноор юм авсан байна. Монгол мөнгөөр хэд идгийг би энд бол бодоод тавьчихъя. За тэгээ бүгдээ танилцгаая. За эхлээд энэ нөгөө нэг салбитгийн алчуур салбитгийн юм шиг хэрнээ ингээд олон эргэлцдэг. Энд би бүр амар дуртай. Бүх юм арчицгаад амар амар байдаг. За энийхээ өнөөдийг хэлээд явчих. Энэ болохоор 5000 воных юм байна. За энэ 5000 воных юм байна. За энэ нөтөс салбитэг Daiso-гоос нөтөс салбитэг авахар ер нь 1000 вон эсвэл 1500-ийн салбитгүүд байдаг. Тэгээд нөтөс салбитэг жоох олноор нь авчгаад амар байдаг. Нөтөс салбитэгнаас би нийт гээд санийхтаа нийлээд ингээ 3-ыг авсан байна. Тэгээд 1000 воных 3000 гэсэн үг. За тэгээд нүүрний хүүн байна. Нүүрний хүүнгөөс би бас 3-ыг авсан. Нэг нь уус яаралтай хэрэгтэй болоод нүүрний хөнгө болсон байсан. Тэгээд хэрэглээ задлцсан. Нэг нь болохоор нэг нь 2000 вон. Зүрх болгож байгаа сайн. За тэгээд би шинэ гэртээ орсон чигээ лаа авсан. Лаа маань энэ олон жимсний үнэртэй. Ийм олон жимсний үнэртэй юм байна. Үнэртэй юм байна гэж үнэртэй ч авсан л та би. Энэ лаа маань ингээд 3000 вон. Тэгээд бас энийг үсний нөгөө үс ингээд арчдаг. Ийм авсан. Уг надад байдаг л та. Тэгээд энэ хөөх хардаад байна. За тэгээд лааны суурь авсан. Энэ нөгөө лаагаа ингэж тавихгүй. Энд чинь нөгөө урсчдаг болохоор бас шууд юмн дээр тавьчих юм бол мух болчих гэж бодоод ийм лааны юм суурь авсан гэд. Энэ болохоор 1000 воных юм байна. Лааны суурь нь. За тэгээ энэ болохоор бит хоёр ширээ сандалтай болсон. Шинэ ширээ сандал авсан. Тэгээд ширээ сандлынхаа хөлд ийм юм угилдаг юм байгаа. Энээс сандал 4 ширээний ингээд 4 хөл гээд нийлээд 4 багцыг авсан юм байна. Энэ болохоор нэг нь 1000 вон юм байна. За эхний утас маань дуусчлаа. Энд угаас нэг их байгаа юм байна. За дараагийн том утаа задлаа бидрээ. Би энд болохоор энд нөгөө нэг хачир мачир энэ төр хийж хэрэгэлдэг л дээ. Гэтэ би энд болохоор нөгөө жимс ногоо өдр авахаараа угаагаад бүгдийг ингээд хайрцаглаад хийжтэй. Би надад уг нь байдیں۔ Тэгээд жоохон дутуу жоохон дутаг юу гэдэг л. Жоохон зааж байгаа. Жоохон дутагдаад биш. Юу гэдэг л. За дахиад нэг илүү хэрэгтэй болоод тэгээд ингэ авсан байгаа. За тэгээд энэ болохоор энэ болохоор нөгөө нэг ардаас соронцтой хөрөгчөн дээрээ наачтай. Хөрөгчөн дээрээ наагаад 7 хоногт одоо ажил ч юм уу хичээл мичээлхэн юмыг тэмдэглэн гэж бодоод ийм самбар авсан байгаа. Энэ самбар маань 1000 вон. Өмнөх бас нөгөө нэг хоолны сам манаас 1000 вон. За ийм аимтай. Би жижиг юм аимс 100 амир өмсдөг. Тэгээд энэ аимснаас 3 ширхэг авсан баха. Тэгээд 2-ын тийшээ гаргаад тавьчих. Энэ болохоор 2000 вон. Энэ нэрээ амир хэрэгтэй. Одоо нөгөө нэг хан дээрээ
нөгөө обооныхон завсар ингээд хийгээд юм тогтоочдог байхгүй юу? Энэ амар хэрэгтэй. Өмнө би энийг сайн мэддэг байсан. Тэгээ нөгөө нэг айл нүүлгэлтэй ажил хийгээд айлууд ийм амар хэрэгэлдэг байсан. Тэрнээс мэдэж аваад ханаандаа хадаас хадаж нүх гарахгүйгээр яг обооныхон завсар шургуулад дараа нь авахтаа нөгөө обоогоо нэг жоох ингээд дарс хийгээд үлдээчих юм бол арай цэвэрхэн харагддаг юм байлээ. Энэ нь болохоор ингээд дотроо 5 ширхэгтэй ингээд 2000 гоо. Эннээс ингээд 3-ыг авсан байгаа. За энэ болохоор нөгөө нэг галтгооны ийм спонж өдр тавьдаг тавиар байгаа. Уг нь аяга хөөрхөн юмнууд байдیں۔ Тэгсэн чинь миний орсон дайсууд энээс өөрөлттэй байхгүй болохоор тэгээд энийг авчихсан. Энэ бас 1000 вон юм байна. За энэ болохоор нөгөө нэг урт залгуур олон залгуур байгаа урт залгуур. Энэ манай гэрт бас амар хэрэгтэй байгаа. Сая баахан интернет холбуулсан чинь интернет эдрийн модемны залгуурд нь бас амар их байсан болохоор гэрт байснаа хэрэглээд зарим залгуурууд нь дут байгаа. Тэгээ энэс бас 2-ыг авсан. Энэ ингээд нэг нь 5000 вон болсон байна. Болсон байна гэж 5000 вон юм байна. За энэ нэг юм байна. Гутлын шкафнд энийг гутлынхаа шкафнд ингээд наачих юм бол гоё үнээр гардаг. Энэ хөөрхөн зурагтай юм бэлээ. Энийг авсан байгаа. Энэ 1000 вон юм байна. Ийм юм авсан. Энэ бол аягны тавиур. Манай энэ авсан ширээ болохоор нөгөө тавцсан нөгөө нэг керамик болохоор нэг аяг тавихаар ингээд тас гэмээр мохот уграад байгаа байхгүй. Тэгээд ийм аягны тавиур авсан. Энэ минийх. Тэгээд манай шагаа болохоор иймийг авсан байгаа. Энэ цэцэгтэй. Тэгээд минийх юм. Энэ хоёр ингээд 1000 вон юм байна. За би ийм Mickey Mouse-та ийм нөгөө кофе цай утгадаг ийм халбаа авсан. Нэг зөгийн малтай ус уудаг болохоор тэрийг ингэж утгах гээд ийм халбаа авсан. Манай дандаа ийм хоолны яг том халбууд байгаа гэдэг. Ийм жижиг халбаа авсан. За тэгээ гэртээ ер нь баахан ийм алчуур баахан жижигтэй би нэг гэртээ ийм алчуурууд авсан, гар нуурын алчуурууд. Энэ Солонгост ер нь бол нөгөө нэг гар нуурын алчуур идрээ ер нь нэг удаа хэрэглээл айлууд ер нь угаадаг Солонгос айлууд. Бит хоёр бас жоохон тийх гэж хичээж байгаа гэдэг. Тэгээд гар нуурын алчуур авсан. 2000 воных юм байна. Тэгэд энэ нөгөө галтгоондоо бас аяшаа цангаа уучаад гараа арчих хэрэгтэй болохоор ийм жижиг алчуур авсан. Энэ нь болохоор 1000 вон. Энэ бас жижиг алчуур 1000 вон. За энэ нөгөө нэг ханд тогтоож байгаа юмны маань нэг нь байна. Ийм савх авсан. Өө савх гэр зөндөө байгаа л да. Энэ амар гоё өнгөтэй болохоор тэг 1000 вон гэсэн байхаар ийм савх авсан. Гоё өнгөтэй байгаа. Тэгээд ийм нэг олон талаас залгуур холбож болдог. Энэ юу за мэдэхгүй юм. Олон залгуур холбож залгаж болдог ийм залгуур авсан. Энэ болохоор 3000 вон. Миний авсан нэг аимсны нэг нь энэ байна. Тэгээ нөгөө нэг самбар дээрээ бичих ийм маркер авсан. Энэ маркер ингээд энэ 3 нэлээд 3000 биш 1000 вон юм. Энэ нэг төмрийн цавуу бас хэрэгтэй болоод нэг юмаа наах хэрэгтэй болоод ийм цаваа авсан байгаа. Энэ болохоор 1000 вон. Тэгээ энэ бас надад аим хөөрхөн харагдаад. Ийм нөгөө нэг хавцдаг. Янз бүрийн хуушур мушураа ч юм уу бууз ингээд хавчаад гаргадаг. Энэ Mickey Mouse болохоор би авцсан. Энэ болохоор 3000 вон. Миний бас авсан нэг амсны юм байна. Баага юм уу юу юм бэ? Энэ болохоор бас 1000 вон. Тэгээд ийм уутан бэл авсан. Энэ уутан бэл амар хэрэгтэй дээ. Хоол мал захиалж идэж мэдж байгаа ч юм уу эсвэл
нэг яралтай хүмүүнд юм хийж өгөх болохоор ийм бэлэгтэй байх зүгээр ээ. Энэ угс 1000 вон болохоо гэртээ аваад авчихад бол амар хэрэгтэй. Тэгээд энэ янз бүрийн хоол мол задлсан юм аа. Хавчаар авсан. Манад өгн байдаг. Тэр нь жоохон бас багтаад байна уу. Тэгэхээр нэмээд энэ жижигэн бас аягүй зүгээр юм билээ. Тэгээд ингээд авсан. Энэ бол өстө миний бүр хамгийн их хэрэгэлдэг юм. Энэ болохоор нөгөө нэг энэ угаалтурын нөгөө нэг шүүгч гэдэг лөө. Энэ ингээ угалцдаг. Энэ солонгост болохоор нөгөө нэг хоолныхоо одоо янз бүрийн ногоо могооны хайс янз бүрийн хоолныхаа хаягдлыг болохоор заавал нөө тусна хайдаг болохоор би энэчнээ ингэж бөөгнүүлж агаад нөгөө хоолных нь уутанд хийгээд ингээд хайчтай. Энэ бол амар хэрэгтэй. Энийг бол би аваагүй маань. Энэ шагаа авсан юм шиг байна. 5000 вон гэж энэ дасгал хийдэг юм биш үү? Би тэгээд ийм сорвол авсан. Надад өмнө байсан сорволууд маань яачлаа мэдгүй би ямар тач хайцсан. Тэгээд ийм шилэн ийм сорвол авсан. Дотроо 2 3 ширхэгтэй 3 өөр янзын тэгээд сорвол угаагчтайгаа нийлээд ингээд 3000 вон юм байна. За энэ Zippo ийм нөгөө нэг уутнууд бас амар хэрэгтэй байдаг. Эннээс бас 2 3-ыг авсан баха. Энэ ямар тач нөгөө нэг хөлдөөгчнийх юм байна. Энэ нь болохоор хөлдөөгчөнд хэрэгэлдэг. Жижигхэн гэсэн үг. Тэгээд ийм шүдний утас авсан. Шүдний утас бит хоёр янзыг авдیں۔ Би болохоор жоохон яг энгийнийх нь шагаа болохоор арай нарийнхны хэрэгэлдэг. Энэ болохоор миний хэрэгэлдэг юм байна. Энэ нөгөө нэг энэ уут нь болохоор 2000 вон юм байна. Энэ шүднийх болохоор энэ болохоор 1000 вон. Би гэртээ юм нэг 4 ийм үнэртүүлэгч авсан. Энэ нь болохоор хар юуны юудуулээ черрийн үнэртэй юм байна. Энэ черрийн үнэртэй энэ 1000 вон. Энэ болохоор пичний үнэртэй бас 1000 вон. Энэ бас пичний үнэртэй 1000 вон. Энэ болохоор арай өөр тийм нэг жоохон чихэр мэхэрний үнэртэй дээ. Энэ бас 1000 вон. Тэгээд ийм хилний өнгөр авахч бит хоёроос авсан. Өмнөх байснаа хаяад шинээр дахиад авсан. Энийг би зүгээр санаадгүй явж агаад харсан чинь нөгөө хар батхтай хэсгээрээ ингэж гарандаа хурандаа зүүж агаад угаачсан мэлээ. Энийг хэрглэж үзээгүй л дээ. Гэхдээ энийг хэрглэж үзээд дажгүй ах юм бол та хэд бас юм авч хэрглэж үзээрэй. За тэгээд энэ нөгөө халуун тогоо могоотой хоолой ширээ мөрөн дээрээ тавих ч юм уу гомын чанчаад тогоотон тавьж маах юм бол энийг доороо дэвсгээд авсан. Манайд өмнө нь бол битгаар нөгөө саяны өмнө хамгийн ихэнд харуулт альчуур энтрээ доорн дэвсэж хагаад хоолой идчихдэг гэсэн. Сая бол ингэ зөриүүлтийнх нь юм явлаа. За энэ болохоор нөгөө уутай хоол мол нь янз бүрийн юм тагалдаг ууд гэх юм хайж юу. Энэ болохоор 3000 вон ах юм байна. За энэ болохоор бас нэг хилний өнгөр авахч. За энэ болохоор тань нэг байх таа. Энэ болохоор яг сандалнуудынхаа хөлөнд хийн гэж бодоод авсан. Яг энэ хэд нь болохоор өмнөх харуулсан мууртаа нь болохоор ширээний хөлөнд хийх гээд эднэр болохоор сандалны хөлөнд хийх. Би бас энэ арай жижигхнийг бас нэгийг авсан байна. Энэ болохоор 1000 вон. Энэ 0 үнэртүүлэгч. Энэ чинь бас нэг бүр бас учиртай айзаа байж би та хэд гэхдээ энийг хийх. Энэ дотор нь хийгээд энэ болохоор өөрөө автоматар нэг цацдаг юм лээ. 30 минутад нэг 15 минутад нэг цацдаг гэсэн тохиргоотой.
ингэж хийгээд тогтоочин. Тэгэл 0-д өөрөө цацаад байт юм лээ. Энэ айгуу дайжгүй. Энэ айгуу зүгээрээс энэ цагаан энэ савыг авахад энэ сав нь 5000 вон исэн. Доторх үнэртүүлэгч нь болохоор 2000 воных юм байна. Бит хоёр өмнө болохоор нөө пичтэйг авсан байсан. Энэ одоо би энэ черритэг авсан. За энэ бас дахиад нэг Zippo bag байна. Zippo bag. Луван чинжүү идрээ бүгдийг хэрчээд бэлтээ тавьчихдаг байхгүй юу? Угаад үлээ хайсмалснаа арилгаад тэгээд идрээ юм хэрэгтэй. За нэг иймэрхүү юмнууд авсан байна. Нийлээд 130,000 вон авсан байна. За би энийг аваад баг 3 хонсон баха. Тэгээ 3 хоног би юмнуудаа задлаагүй. Тэгээ яг яаралтай хэрэгтэй юмнуудыг нь бол хэрэгэлсэн. Тэгээ бусдаар бол хэрэглэхгүй байж байгаа. Тэгээ бичлэг хийчээд хэрэглэн гэж бодоод бичлэг бэлтлээ. За нэг тиймэрхүү байна. Тэгэд өчигдрийн сонио ачин гэдэг юм бол өчигдөр орой бит хоёр нэг тийшээ явцаад орой ирээд тэгээ ундах гад шүд амаа угаах гад байжсэн чинь нойлын дээр эдэг нэг тавиур эдийн тавиур дээрээс нөгөө нэг шүднийхаа би утсыг авах гэж агаад бит хоёрын нөгөө шүдний нөгөө бэхжүүлэгч аппарат байсан тэр тавиур дээр нь тэр нь болохоор жоох нэг ил тавиур ахгүй юу. Тэрнээсээ энийг авах гэжсэн чинь бит хоёрын шүдний аппарат унаад би яг бицчаад нойлоос босоод усаад доош нь болгоцсон байсан чинь шагаагийн шүдний аппарат тэр почгэр бишээ тэр усны юур ингээд урсаад орцсон заяо өстө гайтай. Тэгээ байхгүй за. Тэгэд өнөөдөр өглөө бицсэн чинь ус нь 0 бөглөрөөд тэгээд би бүр яхаа мэдэхгүй нөө байр дуучилсан ах эгч дээр очиод энийг одоо яах вэ гэсэн чинь надад нэг хүн дуудаж өгөөд. Өнөөдөр тэр нөгөө нэг юу янзлах байгаа хүн ирээд манай гэрт ирээд тэгээд ингээд энийгээ оруулсан юмаа ингээд тайлбарсан чинь за байж байгаараа гэснээр доороос эн чинь ийм камер гэдэг юм ээ ийм амар урт юм хоолойтой тэгснээ ийм жижигхэн камер ингээд хоолоор нь хийгээд ингэж хард юм байна. Тэгээ хийсэн ч юуроос харагдахгүй. Тэгээ тэр ах нэг амар урт ингэж юу яадаг нэг бүглээ гаргадаг юмар нэг хэд 2 3 хийж өгөөд тэгээ ус татсан чинь зүгээрээс одоо тэгээд аппарат нь бүр хол цаашаага урсцсан юм яасан бэ? Нэг тийм пагтлсан би одоо тэг яалтаач л өчигдөр оройд бүр амар сэтгэлээр нүд яваас салгалсан юм а би нэрээ гэж бодоод тэгэл одоо өнгөрсөн нэг тиймэрхүү юм боллоо. Өөр одоо харагдаж байгаачлан манай гэр бас хөөхөн тогтсон байгаа. Хэдүүлээ манай гэрийг шинээр авсан тавилгануудаа та нарт харуулъя. Унтлагын өрөө тэр цаад өрөө хоёрт бол нэг шинээр авсан юм байхгүй. Яг энэ зочныхоо өрөөнд бол шинээр нэг 2 юм авч тавьсан байгаа. Тэрийг харуулцгаая. 2 ч биш юм байна. За юу байгаа бүгдээр харцгаая. За сая миний ард харагдаад байсан тавиур гэх юм уу юу гэх. Энд болохоор пэчний тавиур гэдэг тийм. Бит хоёр ийм тавиур тавилганы дэлгүүрээс авах гээд явсан ч амар үнэтэй байсан. Тэгээд энэ тийм нэг купон гэдэг аппликейшнээс захиалаад авсан энийг. Тэгээд пэч маань будаа шаагч нөгөө нэг уураар шарагч энэ төр маань ингээд бүгдээрээ орцсон. Доороо бас хүүрхэн хідэн нүхтэй. Тэгээд тийм тавиур авсан. За тэгээд хамгийн гоё юм маань бол бит хоёр юм телевизэртэй болсон. Телевизэртэй болоод доор нь юм тавиур аваад тавиур инээ хөл аваад телевизэрт болсон юм амар байгаа. Надад л үнэхээр гоё. За тэгээд нөгөө тавилга маань за энэ ч нэ бит хоёр ийм гоё хоолны ширээтэй болсон. За энэ бас Дайсоогоос авсан цэцэг. Дээд цэцэг ихтэй химэлтэй. Угаасаа байнга энэ амьд цэцэг хийж тавьж чадахгүй болохоор би яг хөө зүгээр хөөрхөн харагдуулах зорилготойгоор ингээд ийм цэцэг аваад хийцэн байгаа. Тэгээд ийм 4 хүний судалтай ийм ширээтэй болсон. За нэг ийм 3 юм манад нэмэгдсэн. Бусад өрөөнд бол юу ч нэмэгдээгүй. Яг хിവэрэл байгаа. За тэгээ миний авсан Дайсоос авсан юмнууд маань
энэ чи байж. Герман бас нэг хөөрхөн ер нь бол бодсноороо ер нь авъя гэсэн юмнууд авцсан. Ганц аваагүй юм нь би тэр угаалгын машингууд хүртэл байгаа. Угаалгын машин авах гал хайгаал энэ. Тэгээ яг сэтгэл таарс угаалгын машин оолж чадахгүй л байна. Нэг тиймэрхүү л байна дөө. Өөр гоё бүр гэрээ гоё ойлгоцоод би үн гэрээ танилцуулъя гэж бодож ирсэн. Тэгээд бараг л ингээл мэдчлээ дээ. Нүүж орж ирэхдээ энийг хальт харуулсан. Тэгээ сая бас ингээд нэмээд ийм юм авснаа харуулсан. Тэгэл бараг гэрээ танилцуулах бичлэг гэж баг хэрэггүй юм шиг байна дөө. Хэрэгтэй байвал хэлээрээ. Миний бичлэг ихтэй нэг их хүн үзэхгүй лээ. Тэгээд миний нэг бичлэг 700 хүн үзсэн байсан. Тэгээд 700 хүний бараг 10 биш ээ, юу 10 бэ? 1% нь л бараг subscribe хийсэн махаа намайг. Намайг subscribe хийгээрэй, намайг дэмжээрэй. Би үнэ амар бичлэг хийх амар сонирхолтой байгаа шүү дээ. За нэг тиймэрхүү байна. Ингээд амар хэрэгтэй, бүр амар хэрэгтэй нэг юм танилцуулъя заяа. За байж байгаа. Энэ юм байна. Энэ сте амар хэрэгтэй. Энэ юу юм гэдгсэн чинь энэ толго байрлагч заяа. Ерөөсөө л бүр жинхнээсээ арилгадаг. Би нэг толго байрлагч амар нэг итгэдэггүй байсан заяа. Тэгэд манай энэ нөгөө нэг юм буудан дээр нэг хідэн толго байсан. Тэгээ би ихч руугаа залгаж бэр ихч руугаа яриад ийм толго байрлагч та энэ Этомогийн айл нэр байвал энэ нэр бүх юмд хэрэгтэй. Өөрийнх нь цагаан хувцсан дээр юм янз бүрийн толб молб юу байдیں۔ Цагаан хувцс чинь бол ер нь дандаа л хоол амсдаг хувцсан шүү дээ. Тэгээд тэр хувцсан хайртай цагаан хувцс чинь мухалч юм. Энийг ингээ хэрэглээд үзээрэй. Яг тэрүүгэнд эндээ цацаал эн чинь нэг спрей шиг гэхгүй юу? За яшгүй. Ийм үнэргүй заяа. Тэгээд спрей шиг энийг ингээл яг тэр толботой хэсэг дээрээ цацаал. Тэгэл ингээ үрчид толб нь арилждаг заа. Энийг ингээ захиалж авъя гэх юм бол манай бэр ихч захиалга авдаг шүү. Би энэ ч юуг нь биччихье. Үнэхээр хүмүүс хэрэгтэй бол захиалаад аваарай. Ямар ч ч надад бол энэ үнэхээр хэрэгтэй байгаа. Бараг өдөр болгон хэрэглэж байгаа. Энийг бол хэрэглээ та нар үзээрэй. Монгол мөнгөөр хэд байдгийг би сайн мэдэхгүй байна. Солонгос мөнгөөр болохоор ялч амар гайгүй байсан. Би үнийг олоод энэ доор тавьчих. Намайг хин ч реклам хийгээ хэлээгүй байхад би сайн дураар реклам хийж байгаа. Одоо яах вэ? Нэг найз намайг хүрхэнтэй амар үздэг заяа. Тэгсэн чи би сая сүүл ер нь би нэг хамгийн ихтэй л нэг 15 6 минутын бичлэг оруулаад ер нь ганц л удаа тийм удаан бичлэг оруулсан баг. Бусд нь нэг 7 8 9 тэгээ сая сүүлийн өмнөх бичлэг чинь 3 минутын бичлэг оруулсан. Тэгсэн чи манай нэг захиухан шиг нэг урт бичлэг оруулахад хач гэдэг байсан. Урт оруулахыг хичээнэ гэж бодож байна. Нэг тиймэрхүү дээ. Солонгост амар халуун нүгнэ замынхан хар зам нь ямар тач хайлаад бүр амар халуун бүр нэг аквариум дотор авчиад оруулсан ингээд байгаа юм шиг бүр амар халуун байгаа. За тэгээд солонгосын сонин сайхан, миний сонин сайхан нэг иймэрхүү байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай найзуудаа. Нэг юм хэлье гэж бодож мартчих. Гэт саяны миний харуулсан дайсогийн юмнуудаас ингээ манай таньдаг найзууд хүмүүс сайхан ингээд үзэж байгаа юм бол ингээд дайсогоос амар байгаа юмнууд ер нь хайж байгаа ч юм уу сонирхож байгаа юмнууд байвал надад хэлээрэй. Би энэчнээс аваад өгөөд явуулж өгч чадъя шүү. Тэгээд надад хэлээрэй. Миний саяны үзүүлсэн юмнуудаас ч гэсэн сонирхож байгаа юм ч юм уу хайж байж байгаа жижиг сайжиг юм байх юм бол дайсод бол бүгдээрээ байгаа. Байхгүй юм юусоо байхгүй. Тэгэл үнэхээр сайн яваад ингэж жижиг сайжиг чамийн юм бол олж чадах юм бол ер нь бол бүгдээрээ байдаг. Яг надтай холбогдоод яа би бүр солиорч өгч. Үгүй зүгээр би зүгээр найзуудтай таньдаг хүмүүстэй зүгээр тусгаалъя л гэж утсан. Тэгээд нэг тиймэрхүү. Манай бас төрсөн ах маань ингээд чонон, чонжуу, суван бас ансанаас гэлөө. Ямар тач карго ачаа авч байгаа шүү. Би бас энэ нэг
утасны дугаар эдрийг оруулчихъя. Өнөөдөр чи миний нөгөө сайн дурын реклам одоо нөгөө нэг санал тавих хүн байхгүй болохоор сайн дураараа реклам гэдэг байгаа шүү дээ би чинь баг. Тэгээд хэрэгтэй хүмүүс нугасаа ийм байд юм байна, ингэдэм байна гэж мэдээд авчихдаа бас илүүдэхгүй л үү дээ. Реклам гэхээс илүү хэрэгтэй зүйл ах юм бол тэгээд холбогдоод аваад над руу бас дайсоос амаарга юмнууд авил хэлээд тэгээд би энэчнээс аваад өгч явуулж болно шүү. Гэхдээ зөвхөн одоо нэг ийм нэг жижигэн мичгийн одоо нэг за зүгээр жишээлбэл энэ тэгээд иймэрхүү юм угаасаа би явуулж чадахгүй шүү дээ угаасаа. Тэгээ ер нь жоохон бөөгнүүлж байгаа ч юм уу тэг харгуугаар явуулаад авчиж олно шүү. За нэг тиймэрхүү байна. За одоо жигнэсээ бичлэг би дуусглаа. Баяртай. Баяртай. Миний бичлэгийг үзээрэй, subscribe хийгээрэй. Намайг дэмжээрэй.